Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр баримталж байгаа бодлого чиглэлийн талаар мэдээлэл өгөх, үйлдвэрлэгчдийн санал бодлыг сонсох, төр болон хувийн хэвшлийн түншлийг идэвхжүүлэх зорилгоор хаан улд уургийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн зөвлөгөө өнөөдөр боллоо. Өнгөрсөн онд хаан улд уургийн жижиг дунд үйлдвэрлэлийн хөнгөлөлтөө зээлийн төсөв шалгаруулах салбар комисс нэлээдгүй одлон ажил хийсэн байна. Улсын хурлаас 2011 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 30 дугаар тогтоолоор Монгол Улсын засгийн газар 300 тэрбум төгрөгийн бондыг гарган хөрөнгийн их усүрийг бий болгох эрх олгосны дагуу нийслэлийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихэд 30 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгохоор засгийн газраар шийдвэрлсэн билээ. Үүний дагуу жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн ажиллагаанд бодит дэмжлэг үзүүлэх зорилгоор засгийн газраас олгож байгаа хөнгөлөлтөө зээлийн төслийг шалгаруулалтыг орон нутгийн хэмжээнд шийдвэрлэх болсон байна. Өнөөдөр болсон уг зөвлөгөөнд тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг бүхий л аж ахуй нэгжүүд оролцож бүтээгдэхүүнээ олон танилцууллаа. Дүүргээс жижиг дунд үйлдвэрлэл, өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг улсуудыг төр засгийн зүгээс яаж дэмжих боломжтой? Манай дүүрэг өөрөө бизнес зөвлөлийг байгуулчихсан, идэвхтэй ажиллаж байгаа юм дүүрэг байгаа. Манай өрхийн үйлдвэрлэгч нар жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид маань үүнд одоо хамрагдаж амжилттай ажиллаж байгаа. За өнөөдрийн зөвлөгөөний гол ач холбогдол нь бол бас нэмээд хэлэхэд дүүрэг энэ бизнес эрхлэгчдэд энэ өрхийн үйлдвэр эрхлэгчдэд яг юу хүсэж байгаа манай бизнес эрхлэгчид маань өрхийн үйлдвэрлэгчид маань юу хүсэж байгаа юм бэ гэдгийг одоо бид сонсох. Цаашд одоо улсын зөвлөгөөнд бид нар төр засагтаа ямар бодлого дамжуулах тэрийг хүргэх ёстой юм бэ гэдэг үндсэн зорилготой байгаа. За бас энэ дээр төр хувийн хвшлийн түншлэлийг улам гүнзгийрүүлж, улам нэгтрүүлж тийм ээ. Цаашдаа импортлогч, экспортлогч хүлээн авагч биш, бид нар импортлогч, экспортод бүтээгдэхүүн гаргагч тийм ээ. Байх хэрэгтэй. Энэ бизнес, жижиг бизнесийг өөрсдөө бас хөгжүүлэх ёстой. Макро түвшинд яаж хүргэх үү гэдэг дээр одоо бид нар өнөөдрийн бизнес зөвлөлийн хурлын маань ач холбогдол бас нэг их хэсэг нь орсож байгаамаа. Энэ хугацаанд төсөл сонгож шалгаруулах 5 удаагийн хурал хийж нийт 6 тэрбум 802 сая төгрөгийн санхүүжилт хүссэн 96 төслийг дэмжих арилжааны банкс судлуулахаар шилжүүлсэн бөгөөд эдгээр төсөл бүрэн хэрэгжих тохиолдолд 415 ажлын байр хадгалагдаж 708 ажлын байр шинээр бий болсон байна. Манайх 2-3 жилийн өмнөөс хэлж явуулсан. Тэгээд би охинтойгоо зүг хамтарч хийдэг. Шөнөг бас нэг ажилчинтай ингээ гуруулаа энийг хийдэг. Тэгээд сүүлийн үед одоо бидний үйл ажиллагаа ийм эхлээд бид нэр тавч хийдэг байсан. Тэгээд баг багаар энэ эсхий гэдэг юмныг бид нэр мэдэрч тэгээд ийм нарийн нанд юм хийх болсон. Одоо бид худалдаа аж үйлдвэрийн танхимаас зохиосон одоо жилийн төх үзэсгэлэн хот хойшоо Оросны Красноярск юунуудад явж исэн. Одоо үзэсгэлэн худалдаануудад явж юмаа зарж исэн. Тэгээ манай ямиг айгүй ихээр сонирхт юм байна. Энэ ингэж одоо нэгэсний тансаг хэрэглээл юм да. Түүнчлэн одоогоор 19 төсөлд 941.3 сая төгрөгийн зээлийг олгоод байгаа нь 150 ажлын байр шинэ бий болгох нөхцөлийг бүрэлдүүлсэн гэсэн үг юм а. Мөн тус дүүрэгт хуваарлагдсан 3 тэрбум төгрөгийн хөнгөлөлтөө зээлд иргэд аж ахуй нэгж байгууллагуудыг хамруулах зорилгоор 200 гаруй хүн зөвлөгөө мэдээлэл өг арилжааны банк зээлийн эдийн засагчтай уулзалт хийх зэрэг олон талт ажлыг зохион байгуулсан байна. За өнөөдөр манайх чинь одоо 4 жил гарсан үйл ажиллагаа явуулж байна. Хөгжлийн бэрхшээлтэй 3-4 хүн нийлж хийдэг. Тэгээ цэцэг төв сүмнэр хаавас бөмбөр дээр 2-3 лангуута тэгж борлуулалт хийдэг. Одоо бид нар чинь хийгээл нөгөө арьсныхаа үн тэгэл түүхийд бүх юм оруулаад тэгэл яадаг. Яг хөрөнгийн одоо ажлын байрны юу тэгээд борлуулах чигтэй л өмөр баг. Тэгээд жижиг дүм юунууд ч нөхлөөр одоо 20-30% юутэй тэгээд айгүй удаан зарагддаг байхгүй. Тэгээд өөртөө байх тийм лангуутаж болвол бас их зүгээр юм бэл. Ямар ч тач жижиг дунд үйлдвэр эрхлэгчид цаашид дэмжлэг тусалцаа ихээхэн хэрэгтэй байгааг үйлдвэр эрхлэгчид дурдж байсан юм а. Тэдний өмнө тулгамдж буй асуудал нь ажлын байр болон мөнгө санхүүгийн асуудал байдаг хэмээсэн юм а. Ямар ч тач өөрийн орондоо чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа нь жижиг дунд үйлдвэрлэл хөгжлийн шатандаа явж бугийн илэрлэгтэй. Цаашид бизнес эрхлэгчид эхний шатны зөвлөгөө мэдээллийг захим шуудангаар өгөх, бизнес төвүүдийг сургалтанд хамруулах ажлыг эрчимжүүлэх тал дээр анхаарлаа хандуулан ажиллахаар төлөвлөд байна.